Бангараны дарга ирэх мөшөөдөө Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт татврын шинжилгээгээр тусны дагуу засгийн газраас боловсруулж улсыг хурд өргөн мэдүүлсэн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг танилцуулж байна. Хувийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр иргэдийн татврын ачааллыг бууруулах, татврын хөнгөлөлт чөлөөлтийг боловсронгуй болгох, албан татвар тайлгнах үйл ажиллагааг уян хатан болгох чиглэгдэнэ. Тухайлбал 1. Иргэдийн татврын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах татврыг 100% хөнгөлж буцаа олгох. 2. Бүх нийтийн шударга төлдөг татврын орчныг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан гормоор тайлгнах босох дүнг 1 тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын 1%-аар татвар төлөх боломж олгох. 3. Татвар төлөгчийн тодорхой хугацаанд өмчилсөн орон сууцаа хөдөлтөн борлуулсан тохиолдолд үйл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлөх. 4. Татвар төлөгчийн татвар тайлгнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах албан татврын төсөв төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд тусгаж байна. Бангараны дарга ирэх мөшөөдөө хуулийн төсөл утгацснаар Монгол Улсын иргэдийн татврын ачаал буурч бодит орлого нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг иргэн өрх бүрд хүрэх зэрэг чухал ачаал тогтолтой байна. Бангараны дарга ирэх мөшөөдөө хувийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэн шийдвэрлэхийг хүсье.